Гурилтай шүү. Гурилтай шүү, тийм ээ. Shit. Сайн байцгаана үзэгчдээ Twin Peaks channel-ийн тавтай морь өнөөдөр амгийн зав гэж яах. Ер нь бол нэг юм зөөлөн дугаар явъя гэж бодлоо хэдүүлээ. Нэг юм баян тэ хоорондоо өрсөлдөд байхгүйгээр ядаргаанд орсон хүмүүс төрүүлсэн юм шүлний контент гэж. За дөрмийн дагуу бол одоо орой болцсон байна. Ажлаасаа тарсан, ядарсан, жоохон стрессцэн, ажлын стресс бол ер нь амар байна. Гэтэ та нарыгаа бодоод, өөрийгөө бодоод яг юу хийх боломжтой вэ те? Та нарыг ч боддог, өөрийгөө ч боддог. Би тийм хэцүү бол өнөөдөр хийхийг хүсэх байхгүй юу? Чи өмнөх пол дээр хэрэг санаж нэг чили таарсан. Чили хийх бол ямар ч хүнд бол хүсэл бол өнөөдөр бол чикоч байгаагүй, надад ч байгаагүй учраас зүгээр л хоёулаа ядаргаа тайлах, жигэнсэн гурилтай, хэрцэн гурилтай шүү. Yes. Янзтай бол. Та нар биш гэхдээ бид хоёр бас стрессээ тайлах хоолтой болж байгаа сте. Yes. За тэгэхээр өнөөдөр ямар нэг бичлэгийг удсан болохоор ширээ нэг. Яг өнөөдрийн дугаартад би хоол хийж байгаа. Зүгээр ярих гэж бодлоо та нартайгаа, тийм ээ? Чико бас байгаа. Тэгэхээр Чикос ярилцж чадна. Бид хоёр яг хамгийн түрүүнд ярих зүйл гэвэл миктэй болсон. Хай 800 мянган төгрөгийн миктэй болсон. DJI 3 ч өдөө бид хоёр мөнгөө цуглуулсараад авсан шүү. Ямар нэгэн спонсор авахгүй. Тий. Ямар нэгэн одоо бид хоёрт туслалцсан дэмжлэг үзүүлсэн тийм сугар ах нар байхгүй. Сугар гэгч нар ч юм уу те. Энэ бүхнийг бид хоёр сая 800 мянган төгрөгөөр авсан байна. Та нарын төлөө, бидний төлөө энэ комьюнитиг хүн шиг болгохын төлөө хуучин мэг үгээс эвдэрсэн юм аа. Яг нэг тийм болсон юм. Хоёр дахь мэдээг юм бол би зүгээр болсон. Эргээд бүр хитнес бүр сар яасан уу? Царайг нараарай. Зүгээр. Тэгээ зүгээр. Би одоо яг бүрэн эдгэрэх хүртлээр яг сарын хугацаа авсан. Одоо энэс өмнө орсон 3 бичлэгийг хэрэг та нар харах юм бол яг намайг өвдгөөс өмнөх хийсэн бичлэгүүд дандаа байгаа. Дандаа өвлийн бичлэгүүд байгаа шүү. Тэгээ дандаа ингээд яг ингээд дэйтүүдийг би та нарт ингээд гаргачих. Ваа. Тийм ээ. Хэдүүлээ хам чилдрээд буухалаад жоохон ядаргаагаа тайлангаа шүл уунгаа эргэн тойронд болж байгаа зүйлүүдийн талаар ярья. Хаврын цаг болсон байна. Угаасаа хүн болгон ядарч байгаа. Тийм болохоор энэ рецепиг дагаад тий. Сайхан альжил болох. За хуучин кинвигээ дураа гэж. Oh my god. Okay, it's happening. Дуракута гарава. За тэгээ гаравгаас туусан бол гарын зүйсэн бүгж бугуун цаг. Тэгээд бугууч болгоно тайлхыг анхаараарай. Yes. Өнөөдрийн шилтэй хоолнд ашиглагдах материалууд маш энгийн байгаа. За энэ болохоор яг миний зүгээр ядаргаанд орсон үедээ хийж иддэг. Ер нь бол миний ганц имчилгээний хоол гэж ойлгож байна заяа. Энэ хоолыг эзнэрээ би цадхаас гадна яг ингээ хам биендэх нөгөө нэг эрдэс бодис ирч хүч бүх юм ингээ нөхөн төрчөөд нэг гой болж байгаа нэг мэдэгддэг хоол. Тэгээ энэ нууц жор учраас за нууцсан чашаа. Гэтэ их чухал жор учраас та нартай хуваалцж байна. Тэгэхээр яг одоо гэртээ нусаа татцсан, халуурцсан, ядарцсан, стрессцэн, ихнэрээсээ салцсан, нөхрөөсөө салцсан, нохоогоо аацсан. Тийм хүмүүс байх юм бол энэ шүдийг яг одоо хийж идэхэд бүх юм сайхан болно гэж би бол амлаж байна. Сэрэндээ бол би 3 төмөс жижиг хэмжээний байх юм бол 3 байна. Том бол 2 байхад бол тий. Луун бол нэг дундаж луун, нэг сонгон, хэдэн ширхэг сармис, жоохон байцаа. Ногоо сонгон бол яг би хэрэглэдэг юм. Гэхдээ чико загсан болохоор би яваад ирсэн. Остатик. Yes. Тэгээд болооны яс. Ойролцоогоор одоо миний сонсноор нэг 6-аас 8 цаг бол бослогсон юм шиг байгаа. Yes. Тэгэхээр одоо шүл мүл ингээд хэрүү одоо уухаар бол заавал ингээд дандаа нөгөө нэг яс чанаал ингээд яс ингээд болох нь үлээгээл шүл гарахын үлээгээд байх шаардлагагүйгээр их хэмжээний болооны яс одоо энэ зах дээр болтын хямдхан байдаг баг. Тэдрүүдийг аваад гоо ингээд өдөржин буцалгаад одоо нөгөө өмнөх бичлэгтэр санаж яваад нэг шидэн саунд дээр хийцэн дээр гаргаж чадахгүйсэн шиг. Тэрний орон сайхан цаасан саундтер хийгээд тэрийг ураад ингээ хийж та энэ амар гэдэг. Ашиглалт амар гэдэг тий. Тэгээд ямар ч юм шүд гаргаж ирсэн. Давс аваад үчиг. Давс юу наа чи зүгээр pure. Зүгээр л цэвэр болно шүү. Цаасан боллоо. Ойлынгийн сүнсийг нь имчдэг юм. Тэгээд за райс чааш. Гурилаага. За энэгээр яг гэхээр гурилаа зуурна, эрдэн жигнэн яг хэрцэн гурил ашиглаж байна. Гэхдээ жигнэх юм бол гурилчин илүү гоё
Жинс гэрцэн өөрийн гэсэн гурилчин гоё шүү дээ. Тийм гоё. Тэгээд сүлд нь харагдан даа. за. Oh god. Ус орцсон уу? Иймхүү гоё шигтэй хоол хийж байгаа тохиолдол заяа. Яг ийм өөх махан нэг ингээд өөх нэгдсэн биш. Гэтэ өөх маханы гоё яг адилхан алгалсан хоньны мах байвал шивчих гоё болдог. Гэтэ яг чи үхрийн мах байвал үхрийн мах хийсэн ч болно заяа. Тэн дээр асуудал байхгүй. Яг та чинь хэдэн ногоонуудаа get the fuck out of here гэж зөхөөч. Нэг нойт авчур аваад энд ороод ивсэд тэгээд мах хийчихэд да. Тэгэхээр заавал булгууны ясны шүлэг бэлтгэхгүйгээр хоньны махны яс шууд хийгэл буцалгаал тэгээд шууд шүлэл гаргачих болно шүү дээ. Тэ хоньны мах ч болно, дахианы махаар ч хийсэн ч болно. Яг үнийг хэлэхэд. Нэрээ тий. Битори галтагаа энэ шинэ юм нэгсэн ба. Тэгэхээр энэ дээр бол нэг хоолн дээр зааварчилгаагууд явах вэ зүгээр л та хэд нь үзэнгээ дагаад гой суралцаад яваарай заа. Явуулаач мах ихчээ. Oh god. Ямар амар ихтэй хотхгүй. За хоёул юу ярих вэ? Юу ч хэлсэн байлаа шүү дээ. Жинжинраа. Тэ наад чи камер хэцүү байна. Өөрөөсөө жинжи болгодог. Юу яриад байгаа гэхээр андын ажил дээр яг манай жинжинэр миний битгий үзтээ. Би ярих бэлдэх. Миний битгий дуртай би нэг ярмааргүй. Чи маха хаанс авдаг вэ? What the fuck? Маха хаанс авдаг? Хөлөөнөөс ирдэг. Хөлөөс ирдэг. Окей. Яг дэлгүүрээс бол би мах авдаг. Дэлгүүрийн махнаас жоох айгаад ит. Юу нэг үү те? Яг ин хоньны мах авахаар нэг шивтэртэй мах авчдаг. Хүрийн мах авахаар амар үнэтэй байгаад идэг. Эсвэл хальстай мах авчдаг. Тэгээд дан дахианы мах авахаар ингээд дахиад идэд ахарч бас хэцүү шүү дээ. Гэж. Би чи 700 г дахианы мах авахад 23 мянга болсон шүү. Oh brother, you're getting scammed. Хаанаас дахианы мах авах тийм үнэтэй байдаг. Нөгөө Mirador гэдэг нэг Орос брэнд эдэн шүү дээ. Тэгээд 700 г байж таарсан. Тэгээд амар хурдан тусчихсан юм аа. Нэг хоолыг л тусчихсан. Brother ямар их дахиад иддэг ш. Brother ямар их дахиад иддэг ш. Дахиад юу? За тийм ээ. 700 грамм дахиад хоол хийж байгаа юм уу? Гэхдээ би нөгөө маргааш хоол авч чаддаг байхгүй ажил руу. Тий. Тэгэхээр би орой болгон 3-ны хоол байдаг. Одоогийн нийгэмд чинь тэгээд ажил дээр өөрөө хоол авчиж гадуур хоолоод идэх хэрэг нэгдүгээрт эрүүл мэндэд муу байна. Дээрээс нь санхуд муу байна тий. Харин тийм. За би ингээд яг уу бидрийг спонсорлоогүй. Гэтэ нэг ярьчих. Тэг. Говийн хийцтэй цай гэдэг нэг юм харснаа CU дээр. CGS эсвэл ямар нэгэн дэлгүүрүүд дээр ингээд байдаг заяа. Тэр бүр яан заяа. Би бүр спонсорлж байгаа юм шиг дээ заяа. Нэг ингээд юу авах юм бол 5000 хэдэн төгрөг 5600 заяа. Тэгээ бурхан тэнгэр минь тэрийг би идээд амар ордог. Яг хоолчдаг байхгүй амар гоё. Би чи бараа өглөө заяа юм. Тий. Амар гоё янда чи идэхгүй ч болно заяа. Биш идэхгүй trust me заяа. Амар суучлаа шүү. Юу яри ахиа хэлдэг шүү. Гэсэн яг үндэ идэж үзег байгаа таахгүй. Тэр говийн хийцтэй цай гэдэг тэр юу хамгийн бэстэн заяа. Сүйтэй цайтай, яг нутаг заяа. Борцтой, шар тостой, шар будаатай, цайнд инээсээ зүгээр юу хэрэгтэй гэж тийм үстэй. За би дараа нь нэг яарсан үед CEO ороод би нэг авч үзье. Идэж үзье. Өглөөний цагаа тэгж идэж. Тэгээд амар гоё заяа. Тэгээд жоохон дэвтэй чинь. Жоохон дэвтэй чинь заяа. Борцнуудаа гоё дэвтэй чинь, шар будаа гоё дэвтэй чинь. Нэг хавхал уусанд хийгээд утга штэ. За нэг 5 минут болоод нэг 5 6 7 минут ингэ болоод ингээ уух юм бол яг ингээд хөдөө нэг гэрч сэрж байгаа юм шигтэй. Тэгээ өөдөө чи нэг юм хөгшин имээ майминийх үү. Цайгаа гэл. Тэнгүүд чи тэн дээр ингээ борц хөшгөлөд өчтөр нөгөө чансан махныхаа гоё юм хатцсан эсгүүдийн гоё цайнд ингээ хийж хаяал. За үүнээс илүү яаж сурчлах вэ? Яг спонсор us please. Спонсор us. Тэрийг бол насаараа спонсорсон ч яг тэрээс миний уус хамгийн best зүйл байсан. Аккурат here, okay? That's correct. Маад амьдрдаг юм шиг мэдчихсэн. Энэ хэний гэр вэ гэж? Чикогийн гэр. Yes, энэ миний гэр аваа. Галтгоо би өөрөө яг хариуцж өөрөө ингээд хийсэн гэх юм аа. Мэдхгүй хийсэн ч гэжтэй зүгээр өөрийнхөө хүссэн галтгоо ингэж хийж орсон байгаа. Мөнгө гэрэл мэрэл тэр одоо пилетик төгкөө хинчээс орч идэргээд бүгдийг өөрөө сонгосон ба. Тэгэл өөрөө ингээд бүр ингээд зорин байж, хүссэн байж, заавал хийлгэн байж гэсэн. Одоо энэ kitchen counter гэхгүй, энэ цаатлан counter. Энэ бол kitchen island гэж авдаг. Тавцсан гэх юм одоо монголоор тий. Бүх юмс тавцсан шүү дээ. Тийм ээ тий. Тусдаа тавцсан гэх юм одоо монголоор орчуулбал. Тусдаа тавцсан. Орчуулах юм болоо гэж. I don't know. Тэгээ ихэнх нь Монголын гэрүүдэд бол ийм kitchen island нэг байдаггүй. Ингээл юм гээ хэлбэртэй ч юм уу эсвэл ингээл ийм ингээл болчдөг. Гээ хэлбэртэй.
Г хэсэг Г үсгийн хэлбэртэй. Би буруу хэлчихлээ. За. Г үсгийн хэлбэр. Гэж бодсон чинь Г үсгч угаасаа Г. Г юм биш үү? Г хэлбэртэй. Чи юу солиор? Чи үгүй одоо стрейт гэдэг чинь шулуун шүү дээ. Тий. Г над шулуун. Oh my god. Цас харавч үү. Хүтус. Тэр бичлэгийг 2 сар болсон мөн үү? Тэгээд одоо л хийж ин да. Яг гоо Very chill. тэгээд хамгийн чухал нь бол энэ. Нэг дар. Хоёр дахиад дар. What the fuck ингэж болд юм уу гэж. What do you mean? Наач 2 цагт тагацтай. А тийм байна. Энэ хардаа бүр марцсан биш үү? Тэгтлээ эрэг байна гэж бодлоо. Вау. За давс хань. Гэхдээ хамгийн сүүлд ч уусаа хоёлаа цагаан сарын бичлэг хийшүү гэж явж байгаа. Баггүй яваад гисэн шүү дээ. Цагаан сарын өмнө гэсэн. Оо бацар. Давс. Давс. За ямар ч дараа нь Generous amount. the good shit. Good shit. Gold block гэж байгаа шүү дээ чинь те. 5 литр шүл хийж энэ. Гэтэ ширнэ янда одоо ширгэн гэсэн тооцоотойгоо юм дэ. Окей. Бульон байдаг үү танаа гэрт. Бульон ба. Бульон ч бол яг гоо техникли ясны шүлдэг гэдэг. Амтлагч юм да. Тий. Бульон. На кристалл юм дотор ч байгаа тэр. Перс. Чиний хартаа чиний харж зөө. Энийг харж. Тэр энэ хоолнд бол нэг дүрм мөрм гэдэг юм байхгүй зүгээр. Хамгийн best заяа. Хамгийн ширдэг хэмжүүр бол зүгээр л идрэмжэд авах гэдэг. Ер нь бол яг энэ шилтоолыг хийхэд бол шүү заяа. Яг ингээд за тийм их юм хийн, ийм их юм хийн гэдэгтэй биш. Уур уцаарыг, стрессийг, гуны гашууг бүх ингээд амтлагчуудаа ингээд мэдрэмжэд байгаа тийчингүүд болдог байгаа. Яа very nice said. Хоёр хүмүүс зүгээр. Айгу. Одоо тэгээ пандагийн жимсийг ярьчвал одоо алуулт юм бол. Надад тэр амар инээд тассан. Яг нэр чинь гэхдээ цаана нүгээс амарын болоод байгаа шүү дээ. Харин тийм үгүй тэгээ тэгж таарад байгаа. Бид нар нэг яг санжил нэг story time бол яг сүүлийн валентины бичлэгээр Бэтрийн бүрийн бичлэгээр. Тийм бас Бэтрийн бүрийн биш панда гэж манай дүү оролцсон. Тэгээд өөрийнх нь болохоор нэг бизнес хийнэ гээд амар том зорилготой санаатай. Тэгээд ер нь бол за хамгийн түрүүнд юу хийх вэ гэсэн чинь жимс оруулж ирээ гэдэг тийм санаад боловсруулсан байхгүй юу? Тэг хаанаас хэлээ? Иранаас. Баг. Бүх жимс нь бүгд Гэхдээ инээж байгаа муухай л да. Угсаа тэнцээ бүрээ дайн болж байгаа л да. Гэхдээ очиж яг жимсэнд ирмэ шүү дээ. Израильчууд пуужингаа явуулсан яг тэр өдөр нь яг тэр жимсэнд дэлтлээ хийсэн. Тэр бүр гайх л да. Яг тэгж тааруулдаг. Гэхдээ тэгээ хоёулаа тэгж чад бичсэний дараа би мэдээ ухсан чинь яг 30 минутын өмнө тийм бас маадахгүй. Йоо бүр сонирм байгаа шүү. Панда тэгээд амар уурлаа. Fuck! Fruits gone. Моса израильчиг уурлаа тийм. Моса израильчууд. Йоо. Потитик ярмааргүй байх. Тэгтээ надад бас хөгжөлтэй санагдсан. Гэтэ тэгж амар тайминг нь таараа тий. Яг амар хүн сэдв гэтээ нэг яг хүн дээр хүлээж тиаваарай. Зүгээр анх удаага бизнес хийж үзэж байгаа дүү маань Иранаас жирсэг аз яг тэр нь тэгээ явж тэгээ тарчдаг тий. тэгээ дэлбэрчдэг гэр мэдэх надад инээтэй цагтдаг. Хайр. Тэ алуу. За пандасаар нь асуух хэрэгтэй байна. Энэ нөгөө нэг бизнес юм нь private үү эсвэл private биш үү гэдгээс хамаарал. Окей. Хөө задах чинь гинт. Yo, why you talk about that? Болохгүй штэ. За байц орж байгаа юм. За чи ингэж ширчт юм уу те? Яа. Зүгээр байцаа одоо байцаа орж ийн гэж хэлсэн. Би шууд ирчтэй шүү дээ ингээд. Би ингээд байцааг одоо дэлбэ хүү навчаар нэх юм уу? Давхар нэх юм уу? Ингээд ер нь хэрчдэг. Хүмүүс ч болохоор шууд хэрчээд хийчт юм байл шүү дээ. Тэгдэг. I don't like that. I'm bougie like that. You very bougie. Мишлений одны тоогч нар байгаа шүү дээ. Согны яаж ирчдэг гэж бодож байна. Давхар нь авч ирчдэг юм шүү дээ. Тэгээ fine mint болохын тулд. Yeah, I'm bougie like that. So what? Bougie like that гэж нөгөө стикер шарж байгаа байдсан чаас тааж.
Holy shit. Яа, чи чаднаа чи зүгээр үнэхээр өөрийгөө зүгээр суг гэл боцсон л байхгүй юу? Яг өндөө стейк шахарч юм байна. Балиар амархан шүү дээ. Yes. Одоо ингэ статистикийн байдлаар нь шүү дээ. Тэгээ 100% бүтлгүүдтэй явж байна. Гэтэ чи статистик чинь юу шүү дээ нөгөө тоо баримтаар явдсан шүү дээ. Тэгээ бүр 2 удаа тохиолдсон гэдэг чинь амар байгаа хөх. 2 хол удаа хийсэн байна. Ямар 100 удаа ийдсэн биш. Тэгээ үнэхээр 100 удаа бүтлгүүцсэн бол би үнэхээр нэр за хүлэн зөвшөөрье. Чанд үнэхээр стейк шарах ямар ч авьяасахгүй. За. Одоо шүлэн харж хурдан буцлах уу гэдгээс хамаарах гэдэг юм да. Төмсөд шууд битгий хийгээрэй. Төмс бол амар хурдан хилцаачдаг болохоор. Жог шүлэн мөчн буцлаад ирэнгүүт хийсэн зүгээр. Тэгээд надад бол одоо шүлэн нь жоох ихтэйч магадгүй. Би яг гэрийнхэн тоогоогоор мэдрэмжийг баримжаа авчдаг байхгүй. Би ч утгаж үздэг. Чи бараг 5 6 оны хоолыг л багш гэнэ. Гайгам тийм. Энэ тоол нь шүлчин ширгэн гэж хоёроо тооцоолно. Тэгээд жигэнжийн хоорон ч бас угаасаа амар их уус алддаг байхгүй. Жигсэн гуртай шүлчээ. Тэгэхээр энэ хоорны хэдүүлээ юу гэх вэ? Всё. Одоо цаг 8 минут болж байна биш 8 минут. Цаг 8 цаг болж байна заяа. За. Одоо нэг 30 минут буслагчаад гурилаа хоёлоо шууд зураад эхэлж заяа. Тэгээ гурилаа нэг 5 минут амраагаад тэгээ янз. Тэгээ утас тэгээд нэг 30 минутын дараа уулзъя заяа. Бүтэр байж та. I got twice the rice, someone never I. Түр яг 8 цагт яг битээр бичлэгээ зогсоосон. Одоо 8:45 болж байна. Битээр л яг юу хийсэн бэ гэвэл ихтний өрх үтсэн. Хараатай. Одоо түр паузлцсан байна заяа. Тэгээд ихтний өрхөө буцаад юу нэг үзэх байх. Гэтэ тэр хүртлээ явтаж хоолоо нэг шөлөө нэг шалгадах. Тэгэхээр шүл болвол хамгийн халуун дээр өндөр дээр бустаад тэгээ гоо ширгээд гоё юм ийм болж байна. Ой. Excuse you. Thank you. Би нэг төмс тарилгангаа ингээд доороос ирчиж заяа. Ажлын стресс гэж нэг аим юм байна заяа. Шөнөөр унтахаас. What? 3 цагийн дөртөд ирнэ өрөө болгон бараг явлаа. Тэгээ надад бол амар байна. Тэгээд тэр дундаас яг дараагийн яг над спонсорд product type ингэ танилцуулсан заяа. Их удаан тэгж уух юм бол ер нь хурд өөхнө гэдгийг бол мэдэрсэн. Муу. Чи өдөрт хийдэг бол. Нэгийг. За тэр нь гайгуултай. Би чинь хуучин оюутан багтаа бол өдөрт бол нэгийг золтоо удагсан. Тэгвэл energy drink уудаг хүн биш аахгүй. Ер нь кофенийг ямар ч тийм кофеин ерөөс огт хэрэглэдэггүй. Кофе мофе уухаар чинь зүрхэн салгаанд өгчих гээд тийм. Одоо би кофе уудаг гэсэн. Кофе уудаг болсон. Нөгөөдхөө уучаа би хойноос 2 аяг кофе. Ура. Чи зүгээр. Тэр үгүйсээ ялчгүй нэг амар том project болж исэн баггүй юу? Тийм болохоор энэ нэг амар тэрийг хийх энержи уус их. энержи хэрэгтэй. Тэгээ цаг амар давчуу байсан болохоор ялчгүй тэгж нэг оройд 3 цаг унтах гэр нэг шаардлага бол гарсан юм аа. Тэгээд одоо бол тэгээгүй. Би өнөөдөр бол бүр албаар унтсан. Сайхан амарч агаад Та нарын төлөө. Та нарын төлөө ишүү нэрт унтаад өглөө сайхан бүр ингээд өглөө болгон би 5:36 гэсэрч байсан байхгүй. Тэгээд өнөөдөр бол би бүр яг янзын гой 8 гэсэн. Окей. Тийм болсон байгаас тээ. Орой шин 3 гэж унтчихсан. Би өсө хандд хэлсэн аахгүй. Маргааш би зомби зэрэгсэн чамайг хармааргүй шүү. Нойроо аваад хүрээд ирэх хэрэгтэй. Бичлэгэн дээр гайгүй царилчих гэдгийгсэн чинь. Та нарын төлөө ингэ хичээсэн байна. Хар та. Тийм. Та нарын төлөө шүү дээ. Ер нь яг үнийг гэхэд би өөрийгөө бодчихлаа гал та. Нэггүй би яг тэгнээс өгөх гэдээсэн. Ингээ муухай те. Үгүй үнэхээр тарих ажиллагаа болчтой юм бэлээ. Үгүй тэгэж шүү дээ. Тэгээд нойр муутай байх юм бол сэтгэл санаа савлгаад болчтой юм байна. Гэхдээ чи яаж 6 цагаас бага унтах юм болоо өстэй. Чи voluntarily толгоруугаа модор цохолж байгаа адилхан гэсэн шүү дээ. What? Тий. Тэгж тэрнтэй адилхан дамж авдаг гэсэн. Shit. Амар өстэй. Тэгээд ер нь тархич амар юм хэд дамж авдаг л гэсэн. 6 цагаас бага унтах юм бол. Тэгээд бас нөгөө бас нэг судалгааныг үлээ оюутан багт нэг технологийн багшлаад тэгж тийм ангитай тийм яриад захгүй. Та нойроо авч ядэр гэдэг. Тэгээд 6 цагаас бага унтах юм бол нөгөө хор тавдар үүсэх магадлал нь 90% дэвшилдэг гэсэн. Эрт унчий та. Үгүй бол тэгээд ер нь дор ээж 6 цаг унтах хэрэгтэй. 6 цаг буюу 6 цагаас их. шилэндээ төмсөө сүүл нээж байгаа. Төмсөөр тийчхээр энэ нэлцаач гадаг тийм. Тэгэхээр нэлцаадахгүй тул одоо төмсөө ич. Завс. Let's go. Ер нь одоо хэдүүлээ гурилаа зурцгаая. Тийм бодох хүүхдүүдээ 6 цагаас илүү унтцаагаар орой морой TikTok ухаад суучих үү.
Ер нь бол цаг төлөвлөлтөө их чухал. Яг энэ нөхцөл байдал яагаад үүссэн бэ гэвэл нэг давчуу байдлаас гадна хоёр нөгөө цаг төлөвлөлт анханасаа буруу явагдсан. Тэгэхээр чинь энэ байгууллагын буруу гэсэн үг дээ. Ангийн шилдэгнээс. Үгүй би өөрөө цагаа буруу тооцоолсон гэж байна. Тэр ч яах вэ? Тэр ч яах вэ? What the hell? Өчиг ихтэй. Тэр нэг сүүлд нэг юм явж исэн TikTok-ыг юу гэхлээр нэг Монгол крилэр ингээл ихний үсэг бичингүүд амар research result-д гарч ирээд байна гэдсэн. Харсан уу? Харсан. Одоо л сайхан бүди талаар ярих юм. Яг хөө ойлоо үсэд контент креатор энэ бас нэг дуу болоо хөргөч та тий. Иргэний үргээ билүүл. Bullying is bad. Амар хэцүүтэй. Бүли ялангуяа юм дээрлэлт гэдэг сэдвэр чинь ингээд ярих амар хэцүү заяа. Бид нар өөрсдөө нөө дээрлэх хүмүүсээ өөрсдөө бэлддэг байхгүй. Одоо ингээд комент уншаараа заяа. Дээрлэсэн хүмүүсийг бид нар ч дээрлэдэг л байхгүй. Гэхдээ ер нь тэндээ одоо ч тэгээд тэр нөгөө Шангрилийн хүмүүс гэдэг яваад байгаа шүү дээ тий. Одоо тэгэл ард түмэнгээрээ тэгэл тэр хүмүүсийг дээрлэх ч бас тэр нь бол тий. Илтэй анзаар нэмэрж байна. Нийгмийнх нь амьдралд нь оролцуулахгүй байна. Наад хүүхдээ зүгээр дүүжил гэж бичиж байгаа нөхцөл байдалд бол дээрлэлтийг дээрлэл шийддэг. Дээрлэлт нь бол хизээч устдах боломжгүй нөхцөлийг ер нь бүрдүүлээд байна л гэж би харж байна. Миний хувьд ч заяа. Би яг энэ талаар ер нь бол ярихад хангалттай мэдлэгтэй боловсролтой арай биш баг. Би өөрөөр тэгж бодож байна. Тийм болохоор би яг энэ дээр яг юу гэж уриалах вэ гэх юм бол дээрлэлт бол буруу. Одоогийн яг ингээд жоохон байгаа үед бол угаасаа яг юм статус гэдэг зүйл амар чухал гэдэг заяа. Тиймэрхүү юмнуудыг тийм дээр гарч авдаг юм бол биш шүү. Тэгээд нэг юм хэлэхэд бол бас тэгээд та нар хүн дээрлэхэд ер нь тийм од болоос тэгээд олонний түмэнд ингээд алдартай болоод явна гэж бодож ивэл эндүрүүл баха. Яг оюутан босны дараа бол би нэг юм мэдчих авсан. Мэдлэгтэй л ерөнхийдөө амар статустай болт юм тий. Мэдлэг толгойтой л юм амар статустай хамгийн од болт юм дөө. Тэг би тэгээд ер нь оюутан байхад л дандаа л ер нь ингээд шаваарлцсан хүн болгон дээр ноцоо харангууд нь дандаа тийм ухаантай мэдлэгтэй хөлт байгаа байхгүй. Ер нь бол хүн зоддог тийм хүмүүс төр бол очихгүй. Зүгээр миний бодол шүү заяа. Энэ яг дээрлэлт гэдэг нэг том зүйл нь болохоор ингээд юу болчихж байгаа. Олон түмэнд бол хурж байгаа нэг талтай ч гэсэн би бүх хүмүүсийг бол тийм бол биш гэдэг нь бол би бол итгэлтэй байгаа. Яагаад энэ моонууд нэгээд яаж яхаар муу зүйл ер нь бол төрүүлчих нь төрдөн штэ. Юм л тээ. Сайн хүмүүс ч гэсэн би ер нь зөндөө хардаг байхгүй. Яг юм одоогийн нийгэм тэр чигээрээ муу хүмүүсээр дүүрсэн байна гэж бол би бодохгүй. Одооны нийгэмд бол зүгээр муу зүйлүүд нь хүмүүст их ойрхон хурдан сошиал медиагаар очдог болсон болохоор ер нь бол хүмүүс ингээд айгаад юм паник үүсгээд байна гэж би хараад байгаа. Ямар нэгэн байдлаар ингээд ийм хуурамч персона үүсгэж бусдын дээр гардаг биш. Яг ингээд өөрийнхөө жинхэнэ итгэл үнэмшлэрээ бусдыг ингэж дагуулж манталж уриалдаг хүмүүс бол байдаг шүү. Тэрийг та нар бас сайн ер нь бол анзаараарай бодоорой. Зөв буруу байх юм бол доор нь коммент хэсэгт үлдээгээрэй. Тэгээд сайхан ярилцъя. За үз тос хань юм. Тийм л энэ да. Тэгээд за явтаж би юу хийсэн шүү. Дотор нөндөг хийсэн жоохон урамлын тос хийгээд тэгээд одоо ингээ бүлээ усаар зурж байгаа. Яг өндөг хийж байгаа вэ гэдгийг хэлж болох уу? Өндөгтэй хагвал барьцалтаа дээрээс 8 гоо амттай санагдав. Илүү юу болтох те? Уйг тий. Манай уйг багцч сайхан шүү те. KFC. Би чин fast food man бол биш шүү дээ. I don't eat fast food. I cook every day. Өдөр болгон би хоол идэг шүү. Гиснэ хойлоо тийм serious-тэй юу те. Fast food дээр рантлаас уучтай. Өндөг ч нэг гоо шар хөнгөт болчтой шүү те. Тос ихээр бас. Тос ихээр бас тийм. Энэ AI зураг нөө. Өстө жихэн AI стат AI шүү дээ. Хөөх зүр. Тийм болохоор авчихдээ таахгүй. Гой санагтай. AI stops man. Би яг үнийг ихэд ашигладаг гэсэн би нэг дуртай биш. Content wise чи зүгээр дургу үст. Generative AI тэр нь бол их дургу. Харин тий. Яг одоо ингээл постэр гаргах ч юм уу. Одоо арай хэмжээндээ хүрээгүй. Тийм. Гэтэ яг би сайн муу гэсэн утгаар биш. Яг нэг тэр чинь ингээд утгагүй болчихж байгаа байхгүй сүултээ. Гэхдээ тэгээд олигтой хийж чадахгүй байгаа шүү дээ. Ямар чийл дугаар гэсэн чи зүгээр. Чийл дугаар гэсэн чи зүгээр дээрлэх. Дан. Тэгээд дан жоох тэгээд дээрлэлт болоо бас хоёлоо дуу болгоо хүрхэж байгаа. Тэгээд яваа. Хөөхөн хоёлоо бас нэг коммиттэй шүү дээ. Дээрлэлт тэгээд өөөсөө тэгээд дуусгач дөө. Тийм. Дээрлэлт манай комьюнити бол тийм мохо дээрлэлч мэлдэг юм бол дах байх гэж итгэж байна. Ахгүй магадгүй байхгүй. Манай комьюнити ч хөөх шүү дээ. Сайхан мөрөөрөө л гэж үздэг шүү дээ. Тийм мөрөөрөө. Мөрөөрөө гэнг гэж үздэг шүү дээ. Гоё. Би дуртай. Юу дуртай? Комьюнититэй.
Та нар жоохон өөр комент өчөөр байна гэж. Үнийг хэлээ заяа гэж. Би яг ийм W гэж ямар явж байна те. W гэж юу юм бэ гэж. W content гэдэг чинь гоё content. Би яг сүүл тэрийг ойлгож байгаа юм. Тий. Тэр W content гэдэг юм байна. Underrated гэдэг байна. Underrated гэдэг чинь тэгээд хоёулаа recognition яг хүссэн recognition авахгүй байх гэдэг чинь. Би ийм гоё сонирхолтой юм комент унш бараад байгаа ш. Ямар Юу гэж хэлтiin. Одоо жишээ нь та хоёр мэдхүү одоо ингээд хоёулаа жишээ нь стейк хийлээ гэж хэлтээ. Стейк нь анх тэгж хүмүүс шарж исэн юм байна гэдэг ч юм уу те. Тим стейк нь тийм учраас алдартай юм байлээ шүү мэлээ шүү гэл. Тэнтхийн тэр улсын тэр стейк нь их гоё байдаг шүү мэдэг шүү гэдэг юм бол би бол ингээд за бас тийм эсвэл нөгөө нэг танаа бичлэгийн чи энэ юм чинь яг энэ хэсэг дээр ингэсэн байсан шүү мэйсэн шүү. critical. Тийм. W. За комент хийж байгаа нэг юм шүү. За тийм ээ. 1500 үзэж байгаас 15 хүн комент хийж ингээд бодлоо чи. W-г гэхдээ яг утгаанаа төгөрхөлээ. Утган цаана утган нэг гоё л таа гэж. Тэр комент. Утгаан ч хаялтаа гэж. Би зүгээр юу үгч байгаа гэхээр манай комьюнитигийнхаа жоохон дэлгэрэнгүй харьцацгаая хоорондоо гэж. Гоё харьцаа гэж байна. Тий, дэлгэрэнгүй гоогийн комьюнити гэсэн утгаараа ингээд гоё доор комент хэсгээр ингээд хідүүлээ сэтгэл мэтгэлээ хуваалцдаг тий. Гоё ийм тим юм би сурж авлаа маалаа. Өнөөдөр яг үнийг зүгээр өнөөдөр би 7 дугаар нэг 8 дугаар хүүхдэд гэж дээ тоо. Өнөөдөр хичээл дээр би мат сурлаа гэх юм бол би За тэгээд андын хэлэх гэдэг зүгээр үнэхээр open зүгээр дэлгэрэнгүй бичээрэй гэж. Муу юм бичсэн ч болно битээрээ дээрээ. Та хоёр бичлэгчийн чанар алдагдлаа, муудлаа. Аудио ингэ. Одоо тэгтээ аудио дээр юм бол байхгүй шүү. Аудио бол одоо бичлэгэн дээр бас муудсан гэж юм бол байж болохгүй шүү. Битээр бүр гэрэлтэй болсон. Хараад та. Камераас ажуулсан. Камераас ажуулсан. Одоо миктэй бол. Миктэй болсон. Одоо өөртөө ажуулсан. Одоо өөртөө ажуулсан. Өөртөө ажуулсан. Гүзээ мүзээ одоо болох байлаа. За. Сайхан. Таныг энэ зүгээр ингэ тавьчих. Би сайхан хэлтэн дээ. Гэтэ дээрээ за дахиад болоод боллоо. Fuck. Бали. Donald Trump. China. Тийм. Epstein file гэж явж ирсэн чинь тэгээ зүгээр шууд мис сайт явуулангууд зүгээр алуурчдагсан тий. Тэгээ нэг Epstein file юу вэ ингээд яригддаг болсон тий. Өөр юм байхгүй юм уу? Байхгүй. Хамгийн том юм уу? Байгаа л наач. Царайч өөр гурлын. Тэр тэгээд сүүлдээ Монголтой холбоотой болчихлоо юу болоодсэн тий. Илбүүд орч байгаа. Йоо завхарж байгаа юм чи. Гэтэ би тэрийг үнэхээр дэлгэрүүлж үнэхээр унших хүсдэггүй зүйл угаасаа тэр. Ягаад бол үнэхээр амар юу тийм тийч хөвгдүүлээ. Explicit гэх юм уу? Шижиг гэх юм уу да зааж тийм ч гэдэг шиг юм да. Тэр юм бар манай Майкл Джексон чинь жинхэнэ хүн байж таараад гэж. Business Michael гэдэг одоо кино гарч байгаа шүү дээ. We are the world. We are Ajнэр Майкл Джексон яг дуу гэж үзсэн тэнтэй гэж. Майкл Джексоны хамгийн алдартай дуу чи юу юм бэ? Billie Jean. Billie Jean. Not my lover. Shimon. Бид тэр юу үзсэн үү? Тэр нөгөө юу вэ? Гэртээ нөгөө Майкл Джексоны impersonator авчлаа гэж. Дижитал контентыг үзээгүй. Гоо. Instagram дээр яваад. Тийм контент хийдэг хүн заяа. Ингээ Craigslist юм уу ямар нэг тийм одоо яг юунаас тэ одоо манай монголоор одоо үнгүй зарим аашаа. Ингээд Майкл Джексоны дөөрөөдөг хүн тийм ажил болгоцоо. Одоо энэ контент хийж байгаа тэр хүн нь бол яаж байгаа байхгүй худлаа хэлээд одоо энэ парти зохиогч байгаа ингээ 100 оны парти зохиогч байгаа. Тэгээд бүгдээрээ Майкл Джексон амар дуртай. Чи хурж ирээд ингээ 2 цагийн перформ хийгээд байгаа шиг бол окей гэд. Тэнгүүт нь мэдээвс чинь 2 Майкл Джексоны impersonator дууцсан зэ. Тий. Хоёлаа ирэнгүүт юу party is cancelled. Одоо чи та хоёр надад ганцхан надад ингээд үйлчлэгээ үзүүлээ гэдэг. Мөнгөний үе гэсэн үг. Тэгээ мөнгөний үе. Тэгээ тэр хоёрын ингээд галтгоондоо ингээ голд нь ингээ хоёул ингээ бүжиглүүлээд байт хэлгэл Майкл Джексон impersonate дуурайч чадахгүй гэдэг. Тий. Бэб. Гоё тэр. За энэ юу болоо явчихаа. Залхуу бууцны магийн нэг явчих. Урлаа ирдээд. Тослоод. Голоор нугаагаад жинүр дээрээ тавина. Окей. Тэгээ болоо. Гурил бол нэг 12-оос нэг 15 минут байхад болно дөө. Тэрнээс удах хэрэг. Ялангуяа жинсэн гурил бол. Тэгээ заавал өндөр хийх шаардлагагүй шүү тий. Зүгээр усаар зурсан гурил зурч болно тий. Би зүгээр тос жоохон юутай зурх дуртай байд. Өндөгтэй. Тий. Нэгт үеиг болохоос гадна нөгөө жигнүүртэй бас наалдах нь арай жоохон багцдаг санагдаад байдаг байхгүй. Андын жуусаа хэрцэн гурилтай шүүж саклтай. Сайхан дапалж байгаа л хийлгдэг байлаа да. Үнэн бэлэр одоо ингэ бодохоор шал бэлэр. Чи тийг хуурдахтад хийдэг ч өөрөө тэнэг баг. Үгүй тэр тэнэгтэй ч биш заяа.
Би ингээ хамгийн амар эготой байхгүй юу? Намайг хүн ингээ магтаал бол би ингээ магтуулаад байгаад байна. За хийгээд. Дэлцтэй. Өөндөө жиж нэрээ гоё алтан гартай. Чиний оолч нэрээ үнэхээр тэг нэг гэл. Тэгээ одоо ингээ бодох нэрнгээсээ хилдэг байсан уу? Үнэхээр зөв залхуураад хийлгүүлдэг байсан уу? Мэдгүй. Хоёр талтай. Залхуур бас дээрээс нь ч тэгээд ялцчихгүй тэгээд жигсэн гуралтай шилэн гоё л доо болцсон. Яг гоё хийдэг гэж байна. Тэ? Юу дуурчаад байна? Унтарчлаа. Тэгээ одоо яг одоо гайгүй болчиход байгаа маа. Нэг амар хүн эгот болохоор нэг амар хөөрж мөрөд байгаа бас арай гайгүй болчиход байгаа. Гэтэ бас хөөрнөө хөөргөдөө хөөрнө шүү. Зүг хөөргөл тэгэл бас сайхан нисэн шүү дээ. Амар сүртэй. Хаста миний найзтай үнэхээр тийм шүү. Тийм шүү дээ. Ер нь яаж та нартай би найзсан юм байсгүй байна. Зайццгээ гэл. Татварлаж гэл. Юу юм байх вэ? Цахаа мó. Цаг л болтой гэж. Тэг махчин байгаа мó гэдэг. Материал чинь байвал хийчихье гэдэг шүү дээ. Тий. Материал чинь байгаа мó гэдэг тий. За өнөөдөр бол гэхдээ яг энийг бол битээр хоёлоо шийдсэн байгаа шүү. Тий, уусаа Бүр үнэхээр мөлөө уусаа яг өмнө 7 хоногт буцалгаа бэлдээд тий би өмнө 7 хоногт яг андаа шөлөө хийгээрээ над ч гоё бичлэг болгоч. Мика гэдгээс гоё тестэлж. Ман чи яг ханаа төрлөө гэсэн чи танай дөрөө нас. Тэгээ 7 хоног одоо ингээд ханааттай явуулчихлаа юм. Миарлаа шүү ёо энэ 7 хоног чи. Хаврын ханааттай. Хаврын ядрал гэдэг чи no joke юм билээ. Oh my god. За дараагийн дугаар дээр ямар нэг юм гурил хилдэхэр бол томхон гурил хилдэр хоёул болж байгаа юм шүү дээ. Чи ингээд хардаа. Чи ингээд миний гартаа ингээд харьцуулаад да. Чиний гарч угаасаа л том шүү дээ. Тэр миний гар чинь миний гар дээр тавьчихсан да. За хавт. Гайгүй бас. За. Дуруу өрөөд анд гэж хэлбэрлээд. Гурлаа бодлоо. Тэгээ тэрийг анд гэж хэлсэн. 2NPC karaoke session гэж гаргад юм уу? Өнөөдөр наад минь караоке орлоо. Би тэрийг яриад копирайтлахаар тийм артистууд арай байхгүй гэдэг. Монголдод болоод байл гайгүй баха. Да манай шүлцтэй янз юм боллоо. Та нар санжи бол бараг 6.5 литр байсан. Энэ дээр. Одоо яг хэд вэ? 4 литр үү? Тэгтэл нь буцлагсан байна. Тийм бай. Оо nice. Оо янз. За нэг 13 минут таймер тавиарай. Гэсэн би тавья та. Дээр чинь цаахан дахиад байгаа шүү дээ над дээр. Өндөгөө. Дахиад цаавч. 13. Окей. За энэ дугаар тэгээд Я авано мас я ротсио тага. Йокосо минасан. Кёва 50 франк шоу. Ай. За. Билэг. За гурил болсон. Оо. Наач бараа 2 үржигдсэн үү? Га энэ чинь тэгээ буцаад ячтай. Бочгоо тий. Гэтэ бас ланзгар шар гурлаа энэ да. Гурлаа халуун байгаа дээр шүү дэлэг нэ. За. Тэгэхгүй бол гурилчин буцаа хөрхөрөө Наалчтна. наалж магадгүй. Тэгэхээр Ард анд хоол баг хийгээд байгаа юм болов уу? ойр харин би хоол хийгээгүй ажил гээд. Чи хоол ихстэй амар хийдэг өгч хамаг мэдрэл алдсан мэт үст. Хорооныхаа. За. Энийг мэдсэн чи плетэн дээр ингээд дарцсан. За тэгээд гурилнуудаа гоё ингээд 2-2-оор гоё давхарлаад. Тэгээ энийг гоё ингээд орооно. Сигар шиг ороогоод. Сигар шиг ороогоод тэгээ гоё ингээд тарж өгөөд. Тэгээд дайлуулах ер нь бол нарийнхын ичүүл зүгээр. За. Тэгээд ингээ үнэрчтэй чиг. Ямар үнэрч. Чи ханааттай өнөөс үнэрчгээд. Чи өмнө санаж байгаа шүү дээ. Яаж гурил хэрчдэг байлаа гэж. Хүний гамбанцыг баг хутганы орон болгоч явчихдаг гэсэн. За нэг орой нэг сайхан хоёулаа хоол идэхэндээ. За энэ жигээс ямар ч хүнийг хүсэл үлсэлэн л та. Орой үзчихвэл уучлаарай. За болно даа гэж. За ингээд одоо нөгөө өөрийн гараар хийсэн өөрийн жирээр амтсан жинсэн гуртай шил. Ногоотой шил. Тэр яг түрүүний хэлсэнчлэн та хэд маань хэрөө
ядраа, стресстэй, гуниглаад, уурлаад, нөхрөөсөө салаад, дэгтрээсээ салаад, нохоогоо алдаад, хайртай хулган өгчдөг ч юм уу. Яг тийм тохиолдолд энэ янз сайхан шөлөө ууж тэр бүх ядаргаа, стрессээ тайлахыг хүсэж байна. Тэгэхээр Чико. Give it a taste. Тамтад үз. Махнаас нь жоохон аваад, ногооноос нь авч аваад. Яг тэр эдгийг хүсэж самт мөн үү? Яа, яг л байж лээ. Давс уучрын яг таарсан байна. Илүү ч амтай байхгүй чи зүгээр давс перцэг үстэй. Давс перц бил юм. Тэг амар олон амтлагч нэг хамтдаггүй. Гурлан гойж ажиллуултаа. Ямар ч ядарсан үнийг явах юм бол тэгээ сайхан хоолн чамттай сайхан гэл хөс цуваал тэгэл нам унтаал. Танайд ч идгэн стрессэж тайлна. Гүнэлж тайлна шүү заяа. Өнөөдрийн битэрийн хамт одоо нөгөө рант хийнэ гэдэгтэй. Янз янзын бала хамаагүй юмнууд ингээд яриад тэгээд ингэ хүртэл сонссон хүн байх юм бол баярлалаа. Тэгээд дараагийн бичлэг хүртэл түр баяртай лайк, шеэр, subscribe. Хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ. Хэрвээ сайхан амьдарч байвал алгаташ. Хэрвээ сайхан амьдарч байвал би рүүгээ тэмцэглээ. Хэрвээ сайхан амьдарч байвал